Оросын тэр социализмын систем Монгол руу мөнгө явуулах, Монголыг ингээд дэмж чадвартай хэвээрээ байсан юм бол Монгол арчлалтай байхгүйсэн. Монгол ардын нам эрх барьсан мөнхийн нам хэвээрээ байх байсан байхгүй. 91 оны үеэр хүмүүс ягаад эрх барих зай үлдсэн бэ гэх юм бол тоглоом дууссан, waах юм угаасаа байхгүй болсон. За өнөөдөр би их юм ярьж бичлэгээ эхлүүлэхгүй тань зүгээр нэг хэдэн бичлэг үзүүлэе гэж бодлоо. Өнөөдөр Монголын цагаар өнөө өглөө бусан гэсэн үг. Эхнийх нь Тэгээ хүмүүсийн хүүнэр өгч байгаа шүү. арай жоо ойрхоноос. Киев хот. Одоо энд гарч ирж байна. Өчигдөр шөнө Монголын цагаар өнөө өглөө бид нэг 5 цагийн урд байдаг. Тэр нь л ойролцоогоор өнөө өглөө Киев хотод Орос улс маань бөмбөгдсөн. Энэ сэдв дээр яг нэмээд та дэлгэрүүлээд ярих байх. Гэхдээ би хоёр чухал асуулт асууя гэж бодсон юм. Эхнийх нь энэ таны яг хүлээж ирсэн хариу мөн үү Путинээс? Хоёр дахь нь энэ яг Киев хотын төв одоо хоёлаа энэ дараагийн постыг харах юм бол одоо жишээ нь энэ зочид буудлаа шүү дээ хотын төвд байдаг бас дажгүй тансаг зэрэглэлийн 2-5 одоо зочид буудлыг бодоод зочид буудал. Тэгэхээр энэ хоёр асуултны юм бэ гэхээр этикийн хувьд тэ бас зөв. Яг гэхээр энд чинь энгийн иргэд бас байгаа. Тийм үү? Тэрэн дээр та юу гэж бодож байна? Эхнийх нь таны энэ 2-5 одоо зочид буудал хийн суудаг байсан бэ гэх юм бол янз бүрийн НАТОгийн зөвлөх цэргийн албаныхан суудаг байсан гэж байна. Энэ мэдээллийг хэн өгж байгаа юм бэ гэх юм бол барууны хэвлэл мэдээллийнхэн хэлж байгаа. За. Тийм учраас энэ дээр дайн шүү дээ. Тэгээд англиараа fuck around and find out гэсэн үг байгаа тий. Чи ингэ тэнхтэй л ах юм бол хизээ нэгэн цагт нэг хүн чамаа алгатна. Тэгээд энэ зүгээр ингээд яг уу ингээ хараад үзэх юм бол нөгөө Оросууд ба Путин бол нэг амир араагаа сольдог хүн бол биш тий багаар тий эхлээд нэгдүгээр араанаас ингээ жоохон урдаа авч ийн тэгээ хоёрдугаар араанаас жоохон урдаа авч ийн тэгээ гуравдугаар араа хаяа ингээ зогсчдаг хаяа ингээ завсарладаг хаяа ингээ буцаага хоёрдугаар араа руу явдаг тэгээд юу болж байгаа юм бэ гэх юм бол одоо Оросууд ер нь бол 3 4-р араа руу ингээ багаар ингээ шилжээ явж байна одоо ямар нэг байдлаар эмоцнаасаа болоод өчтөр чи намайг ингэсэн болохоор би өнөөдөр инглээ гэсэн юм арай байхгүй. Температур халууны төвшин арай 50 дээшилдэг гэх юм уу да. Нэг харгас юм бол байхгүй. Одоо нөгөө Америкчуудыг хараад үзэх юм бол тэр бол яг Дональд Трампын сэтгэл зүй харагдаж байгаа шүү дээ. Иранчууд ямар нэг байдлаараа мань хүний хүсний бус тий төгснийхаа дагуу биш үйлдэл хийх юм бол Дональд Трамп бол шууд харгас бөмбөгдөд эхэлдэг. Тэгээ нөгөө экстрим хөлбөр нь юу юм бэ гэх юм бол нөгөө Израиль тий Израильчууд Хамас ч юм уу Лебанон ямар нэг байдлаараа тий жижигхэн зөрчил гаргачих юм бол 10 дахин 5 дахин хурц хариу ингээ өгдөг Оросууд арай тэхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө юу мэдрэгдэж байгаа юм бэ гэх юм бол Киев хот багаар ерөөд одоо алга болно. Гэхдээ хоёул өмнөх хүчлэг дээр ярьж ийлээ саяхан Путин одоо инх тайвныг хүсэж байна. Тэ инх тайвныг гэрээ байгуулъя гэжсэн шүү дээ. Тэгснэ гинт өнөөдөр гинт эхэлж шүү дээ. Үгүй. Бидний шаардлагын дагуу тэ энэ дайныг анх эхэлсэн шалтгааныг байхгүй болгоод инх тайван руу явъя. Ерөөд өнгөрсөн 4-5 жил ярьсан юм ер нь бол ингээд давтаал явж байгаа. Тэгээд хэдүүлээ нүүн ер нь бол Оросын хэвлэл мэдээлэл, Оросын телевизийн сувг гих мэт чи ерөөсө харахгүй байгаа эсвэл сошиал медиа ер нь ингээд хараад үзэх юм бол Facebook, Instagram, Twitter, YouTube бүгдээрээ ерөөдөө жоохон барууны талыг барьцсан байгаа тийм учраас тэрийг нэг сүртэй харахгүй байгаа. Гэхдээ V-Contact гих мэт чи Оросын янз бүрийн ингээд сошиал медиа хараад үзэх юм бол тэн дотор юу гарч байгаа юм бэ гэх юм бол бид нар ингээд дэндүү тайван байгаад байгаа юм биш үү?
тэг шаардлагуудаа арай хурц хэлэх ёстой юм биш үү? Хариу авах ёстой юм биш үү гэсэн юм байгаа. Тэгээд тэр бол одоо яг би болж байна. Тэгээд яа Киев утахгүй байхгүй болчихно. Ингээ явсаар байна. Саний бичлэгүүдээс харахад бол тэгж харагдчихэв. Гэхдээ буцаагаад одоо мэдээж нэг юм байгаа шүү дээ. Украиний ард нэг НАТО гэсэн улсууд байгаа. Энэ хэдээс ер нь ямар хариу үйлдэл гарах бол Оросын эсрэг. Тэгээ энэ дээр дахиад нөгөө Facebook, YouTube барууны хэвлэл мэдээлэл, Politico, Axios, Fox, CNN хэдүүлгийн өмнөх видеон дээр харсан The Independent, Guardian, Английн хэвлэл мэдээлэл Германых гараад үзэх юм бол улам ингээд юу болж байна гэх юм бол улам хатуураад байгаа, улам Европын талдаа орж байгаа, улам пропаганда болж эхэлж байгаа. Тэгээд бид нэр ингээд сүүлийн үед юу яриад байсан бэ гэх юм бол өмнөх видеон дээр те одоо Путин одоо саяхан унтсан байна. Унтсан байхад нь өшгөлё. Гэ юм яриад байсан шүү дээ. Тэгээ ингээ хараад үзэх юм бол унтсан юм бол нэг надад харагдахгүй. Юу харагдаж байна гэх юм бол нөгөө хэвлэл мэдээлэл дээр улс төрч нарын ингээд юмыг хараад үзэх юм бол улам одоо англиараа desperate арга бартсан болж эхэлж байна. Польшийн хүмүүс их хурлын гишүүдүүд, Финланд, Эстон, Герман, Англи улам ерөөхдөө өмнө улаан зураас байсан хизээч өмнө давардгүй байснараа ингээд даварж ийна гэдэг чинь одоо энэ зодон улам одоо хурц болж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм учраас энэ тэгээ украинчууд Орслоо өмнө бөмбөгдөх ирэхгүй зөвшөөрлгүй дэд бүц орон сууц цэргийн бааз хотуудыг ингээд ямар ч хязгааргүй бөмбөгдөд эхэлж байгаа гэдэг чинь ер нь бол дайн маань тэр этик олон улсын хууль зүгээр ингээд цонхороо шидэд тэгэл ерөөдөө байхгүй болж байгаа гэсэн үг байхгүй. Тэр бол надад харагдж байгаа. Тэгээд хэн илүү харгас болж одоо зодон ялагж байгаа хүн хазаад эхэлдэг, өснөөс зулгаад эхэлдэг, нүдлүүч нь ингээд ягаад эхэлдэг. Арай жоохон заван тактик бариад эхэлдэг шүү дээ. Тэг яг гэх юм бол өмнөх тактик нь явахгүй байгаа учраас тэгээ ингээд хараад үтсэх юм бол нэг талдаа галз зогсооё. 30 хоног галз зогсооё. Одоо Америкчууд бас Иранчуудаа ингээд галз зогсооё гэж ингээд яриад байгаа. Гэхдээ цаана юу байгаа юм бэ гэх юм бол амьсгаа авъя. Тэ чиний өмнөх цогцлоосоо би амралтаа авахгүй бол би одоо яг ухаан алдах гээд байна гэсэн юм надад мэдрэгдэж байна. Тэ. Сайтаас дурдлаа. Яг гоё манай дараагийн ярилцлагад үзээ яг энэ бас ярьж ин л да. Украины иргэдэг нүгээрээ зүхтаарай гэж бол хэлсэн л юм байлээ. Яхаас өмнө бөмбөгтөлтүүдээс өмнө. Тэгэд саяны таны дурдсан нэг улс болохоор Эстон гэдэг улс байгаа. За нийт хүн ам нь манай Улаанбаатар шиг юм байлээ. Би бас энэ бичлэгийн өмнө яасан 1.4 сая илүү 1.5 сая иргэнтэй хүн амтай улс. Украинтай нийлээд Санкт-Петербург одоо энэ би бас энэ газрын зураг дээр гараад ирсэн. Ер нь бол нэлээд ойрхон Санкт-Петербург руу явдаг автобус хүртэл байд юм байлаа. Ийшээ хамт дайралцъя гэж байгаа. Эднэр яг юу бодоод яагаад ийм бардам одоо Оросын эсрэг? Яг нөгөө улс төрч эсвэл энэ улс төрийн системийг эндээ ойлгохгүй юм бол амар утга учиргүй ингэ санагдаж байгаа хгүй юу. За ингээ хэдүүлээ ингээ ярьж чинь те. Миний контент дээр би бас байнга ярьж байгаа. Ягаад мөнхийн хөрштэй ингээ алцаад байгаа юм бэ? Наполеон, Гитлер Оросыг ингээ барах гэж үзсэн. Авах гэж үзсэн, дараа фейлдсэн. Яагаад дандаа тийшээ? Яагаад дандаа Орслоо? Тэгээд төсөөлө үзчи чиний өвөө нэг хөрштэй ингээ зодтолцсон. Чиний аав хөрштэй ингээ зодтолцсон. Тэгээ одоо чи хөрштэй ингээ зодтолж байна гэдэг чинь одоо нэг юм чамд байна гэсэн үг шүү дээ. Гэрээсээ гараад нэг хүнтэй ингээ алдснаа ингээ зодтолно гэдэг чинь гэр дотор чинь нэг юм болохгүй наа гэсэн үг үстэй. Тий. Яг гэх юм бол энэ Эстония, Латвия, Литвания Украин улам их Европ руу ойрцсон, улам их том зах зээл рүү ойрцсон, улам их эдийн засаг, улам их
ашиг 8 худалдаа хөрөнгө олт хийх боломжтой хэрнээ чи ингээ компани хамтран юм уу компани байгуулаа бодъё заяа. Тэгээд өрсөлдөгчийг чи өрсөлдөөнөө ингээ барч болно эсвэл алдсаа ингээ шүүхтийя гэж ард нь гарах боломжтой байхгүй. Гэхдээ үр дүн яг юу юм бэ гэх юм бол шүүх хурал ингээ янз бүрийн аргаар ингээ дууссараагаад өгтлөө шүүхтэлцээд байгаад хамаг анхаарал тийш явсараа чиний компани сайн дуусахгүй байхгүй. Тэгээ яагаад ийм мэдрэл муутай юм сонгож байгаа юм бэ? Одоо манай Монгол улс оюу толгой, Эрдэнэ, таван толгой, төмөр зам, дээд бууз цахилгаан станц дээр юусаа анхаарахгүй үргэлж ингээ хятад Оросуудтай ингээ алцаад жил болгон Далай ламыг дуудаад байна гэх юм бол чи юу гэж бодох вэ? Ямар мэдрэл муутай юм бэ л гэж. Гэхдээ тэгээд байгаа байхгүй. Гэхдээ цаанаа нөгөө хүмүүс ямар нэг байдлаар тэр шийдвэрийг гаргаж ийна гэдэг чинь яага. Тэ урт хугацааны тоглоом угаасаа сайн дуусахгүй. Угаасаа хар цагаанаараа дуусна. Нэг бол чи ялна, нэг бол чи ялагдана. За ялчих юм бол Оросыг өдөртөн гिचсэн юм байхгүй заяа. Украины доор Оросууд амьдрахгүй. Эстония, Латвия, Европын доор Оросууд амьдрахгүй бослог гаргана. За. Тэ. Монголчуудыг бас ингээд авчих юм бол хэддүүд юм Оросууд бид нар бас Оросуудын доор амьдрахгүй. Бид нар бослог гаргана, бид нар террористууд болно. Тэ? Одоо Ирланд, Их Британи, Англиг хараад үзье л та. Тэ? Northern Ireland зүгээр ингээ IRA тэрчтэй зүгээр террористийн орн болсон байна. Нэг хэсэгтээ. Одоо жоохон намтж байна. Гэхдээ эдийн засаг буураад эхлэх юм бол хүмүүс ядуураад эхлэх юм бол тэгээд саяхан англичууд хаана хамгийн том бослог гаргасан бэ гэх юм бол тэр Northern Ireland. Тэ? Хамгийн сэтгэл хангалуун бус хүмүүс ер нь бол тэр мигрантуудын янз бүрийн зочбол орон сууц бүгдийг ингээд шатаагаад авсан шүү дээ саяхан. Тийм юм болох байна. Энэ яг нь айгу им англиараа наив гэдэг нь шүү дээ, тэ. Одоо хитрхи сайнаар боддог ч юм уу, тэ. Ер нь ингээд энэ хоёр эдэн улсууд хоорондоо дайртад байх шаардлагагүй. Улс төрч ч гэсэн баахан солигдлоо. Одоо жишээ нь Английн улс төрч солигдлоо. Тэ. Тэгээд энэ дээр нэг юм ойлгомжтой заяа. Арт түмэн ямар ч хамаагүй байхгүй. Нэг юм нөгөө хүмүүс ерөөсөй ойлгодгоо. Засгийн газар өдөртөгч хаан байна уу, хатан байна уу, републик байна уу, арчлал байна уу? Бид нар ямар ч хамаагүй. Гэхдээ улс төрч ямар ч хамаагүй. Улс төрчийн гол ажил нь ард иргэдийн төлөө үздэг уулна бол. No. Яг no. Үгүй. Шулуух хэлэхэд үгүй. Хараад үзье. Францчууд, англиуд дайрлаа. Яг францчууд биш, норман хүмүүс одоо нөгөө Францын далайн ирэг дээр байсан одоо норман одоо нөгөө Норманди гэдэг нь шүү дээ. Тэндээ William the Conqueror 66 онд англиуд араад Англиг авцсан. Тэ? Battle of Hastings. За. Тэгээд William the Conqueror Англиг аваад юу хийсэн бэ гэвэл тэр томоохон сайд нарыг ингэ солиод өөрөө ерөнхий сайд болоод янз бүрийн агентлагийн даргуудыг солиод тэгээ өөрийнхөө хүмүүсийг тэндээ тавьчаад тэгээд бүх юмаа яг адилхан үргэлжлүүлсэн. Окей. Манжи хятадууд орж ирээд өмнө байсан Монголын засгийн газрыг солиод за яг тэгээ илүү их ард түмний чүмгийг ингэ сороод амьдэрсэн. Өөрчлөгдсөн юм алга. Окей. 2014 онд Украины засгийн газар солигдоод шинэ хүмүүс гарч ирээд тэгээд ингээд бид нар ямыг өөрчлөнө гэд тэгэл ерөнхийдөө яг адилхан үргэлжилсэн. 2016 Зеленский ирэх бариад Оростой алцгаа болно. Донбассыг шийднэ. Эвтэй найртай амьдрнаа. Тэгээ ард түмний амьдралыг сайжруулнаа. Тийм ерөөсө болоогүй. Хамгийн том жишээ. Обама 2008 онд
сонгуульд ялсан. Тэгээ Обама юу ярьжсэн бэ гэх юм бол change. Yes we can. Би Америкийг өөрчлөнө. Би Америкийг өөрчлөх хүн мөн нөө. Тэ компаниуд дэндүү их ашиг хийж гэн, ард түмний татвар дэндүү өндөр байна. Шудраг бус нийгмийг зохиож гэн. За тэгээ Монголыг харъя л та. Сонгуульт дээр улс төрчнөр ерөнхийдөө үргэлж юу ярьдаг юм бэ? Тэтгэвэр нэмэн цахилгаан станц барина. Одоо байгаа юм болохгүй байна. Тэгээ ардын нам хуучин ардын намыг шүмжлээд эхэлнэ. Арчсан нам хуучин арчслын намыг шүмжлээд эхэлнэ. Хүн нам арчсан нам ардын намыг шүмжлэнэ. За хүн нам ирэх барьлаа. Ардын нам ирэх барьлаа. Арчсан нам ирэх барьлаа. Тэгээ би даасан гişүүдүүд ирэх барьлаа гэж бодъё л да. Тэгээ өөрчлөгдсөн юм юу вэ? Юу ч байхгүй. За, ингээд эргүүлээ харчих заяа. Монгол улс 90-ад он 2000 он ихээр ядуу байлаа. Тэ? Мөнгөгүй. Тэгээ ганцхан юу байсан бэ гэх юм бол Эрдэнэт байсан. За тэгээ сонгуул юуны төлөө байсан бэ гэх юм бол бараг дангаараа Эрдэнэний тендерийн төлөө явж исэн байхгүй. А тэгээд чи тэр Эрдэнэтийн түүхийг судалсан уу? Нөө гок кино. Аха, гок. Хальт мэднэ. Нөө гок тэрэ бараг бүрэн эрэхтэй. Тэ? Бараг нэг гокийн сайд шиг хүн байсан штэ. Бүр ингэ нисдэг тэрэг тийшээ очоод тэр хүнийг зайлуулсан штэ. Ойлгож байна уу? Бараг гокийн уурхаа өөрөө нэг уус болсон. Тэр хүнийг зайлуулах гэж бүр ингэ сайднэр ингээ хамтарч бүлгэлээд тэр хүнийг зайлуулсан штэ. Гокийг буцаагаад Монгол улсын эрх мэдлөө оруулахын тулд. За, тэгээд 2016, 15, 14 оны үеэр бас 5 толгой дээр бас яг адилхан асуудал гарч ирсэн. Яг л бас нүсвэр том болсон. Одоо бас яг адилхан. Тэгээд ингээ Монгол улсын ингээд улс төрийн юмыг хараад үзэх юм бол юуны төлөө тэмцэж байгаа юм бэ гэх юм бол тэр 5 толгой. За тэр оюу толгой луу ингээд 4 жил болгоо ингээд жоохон орлоод эхэлнэ. Гэхдээ юу юм бэ гэх юм бол гок гэсэн үг 5 толгой гэсэн үг байхгүй. Тэрний төлөө тэмцэж байгаа. Тэгээ ингээд төсөөлөө үзчих заяа. Чи ингээд бага бүрдүүлэх ёстой. Тэ? Аймаг сум болгон чи ингээд нэвтрэх ёстой. Тэгжээж хүмүүс чамайг дэмжинэ. Тэр хүмүүс чи нэг амлалт өгөх ёстой тийм ээ? Тэгээ нэг хоёр тал руу ингээд чи амлалт өгөх ёстой. Хамгийн гол нь чи одоо томоохон генерал хурандаа нарт амлалт өгж байгаа. Яг гэх юм бол тэднэрт ямар нэг байдлаар ашигтай байх ёстой тийм ээ? Тийм, мэдээж. Төсөөлөө үзье. Би намын том дарга, чи намын нарийн бичиг. Тэ? За равдан хоёлоо Монголыг засъя өөрчлөе. Арай болохгүй байна хэвээр. Хэрээс хэдэрлээ. Гэ ингээ явчих заяа. За. Тэгээ хоёлоо тэгээ санал нийлж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ 3 4 5 хүний дараа яг ингээд сэтгэлээрээ дуудлагаараа алтан газар явж байгаа хүмүүс байхгүй болчих واخгүй. А тэгээд тэндээ ингээд нөлөөтэй хүмүүс байгаа. Хэдэн сэргийн алтныхан хурандаа байна. Тэ? Гокийн үйлдвэрийн эвлэлийг батсан хүн байна. Өмнө говь дотор ингээд нөлөөтэй хүмүүс байна. Ингээд аймаг олгоны нөлөөтэй хүмүүс байгаа. Тэгээ тэд нарыг харж байгаа хгүй. Окей. Би сайхан амьдэрч. Би нөлөөийг бий болох гэж 20 жил зовсон. Тэгээ юуны төлөө чи тэмцэж байгаа гинэ. За миний дүү амжилт хүсье. А тэгээд чи яах юм бэ гэх юм бол нөгөө ариухан зориг маань жоохон бохирдоод эхлэх байхгүй. За окей ингээд хоёлоо хуурлан зав. За окей ингээд эдрээ хаа хоёлын ингээд анх хүснээр ингээд ерөөсөө явахгүй юм байна. Тийм учраас хоёлоо энэ тэндээ жоохон буулт хийх хэрэгтэй юм байна. За хоёлоо буулт хийн. Энэ тэнд аймаг олгон дээр хүмүүст ингээд буулт хийн. Тэгээ аймаг олгон дээр ингээд байгаа хүмүүс бас яг адилхан хилцлэх байхгүй. Аймгийн төвшөнд бидний сарлыг хүлээж авсан хүмүүс сумын төвшөнд бас яг адилхан юм явуулах байхгүй. А тэгээ хүн болгон нэг энэ тэндээ үртэй болж эхэлж байгаа заа. Тэгэд
Энэ хааны засгийн газрын хувьд бол ямар ялгаа байна? Тэ аймаг болгонд нэг төлөөлөгч байгаа. Тэр бас амаа ангаацсан байгаа. Тэгээ тэр ангаацсан амны цаана дахиад амаа ангаацсан хүмүүс байгаа. Тэгээд юу болох юм бэ гэх юм бол хэдүүлээ бүр ингээ харгис яв. Тэгээ бүх юмыг өөрчлөе. Тэгээ бүтгэхгүй бол яах юм? Хэдүүлээ зүгээр алуул шоронд. Тэгээ ингээ тооцоо. Окей, рафта идрээ. Та хоёр нэг талдаа Монголын гой ойлгож байна. Гэхдээ бүтэх магадлал амар бага. Тэгээ бүтэх хүн бол бүгдээр өгөх юм байна тий. Чи тийм нэмэ хийх юм уу? Хийхгүй байхгүй юу? Энэ бол улс төр шүү дээ. Энэ цэвэр стратеги. За. Тэгээ болт хийсээр байгаа. Юун дээр дуусах юм бэ гэх юм бол нэг хитгэн юм аваад үлдэн заяа. Жох хитгэн юм үлдэн. Бид хоёрын анхны ариухан зорилгоосоо. Тэгээ ингээ хэлэн заав гэд. Ингээ болоо юу. За ингээ болоо. Тэгээ баг бүх юм хивэндээ үлдэн. Бүх юм хивэндээ. За ингээ уул уурхаа яам би яам. Одоо тэр яам чи яам. Тэгээ явсаар агаад бүх юм адилхан болчих жоох. Бүх юм адилхан. Нэг энэ тэнд жижигхэн нюанс. Одоо нөө 10 хумсаа ягаанаараа будъя гэдэг байсан юм бол тэ нэг л хумс ягаанаараа будагдах байхгүй. Тэ дуусаа. Тэгээ эцэг юун дээр бууж байгаа юм бэ? За окей. Тэ хамгийн сүүлийн тооцоо юу юм бэ гэх юм бол за ард түмэн хизээ хэрээс хэтэрх юм бэ гэх вэ? Тэндээсээ бидний тооцоо эхлэх байхгүй. Бид нар ингээд амар сүртэй гарч ирнэ. Тэгээд хизээ эднэр биднийг алах вэ? Тэрнээс өмнө хэдүүлээ зогсох хэрэгтэй юм байна. Тэрэн дээр буух байхгүй. Окей, ингээд Keir Starmer нэг юм хүлээж авсан. Янз бүрийн том амлалт өгсөн, юу ч өөрчлөгдөөгүй. Одоо Keir Starmer-ийн араас дахиад нэг дураг гарч ирнэ. Юу ч өөрчлөгдөхгүй. Donald Trump томоохон амлалт өгсөн. Хилээ хаана. Хилээ хаах дээр бол мань хүн окей. Энэ бол минийх шүү. Тэ? Гэхдээ Иран дээр юу гэж хэлсэн бэ гэх юм бол би дахиж дайн эхлүүлэхгүй шүү гэж томоохон амлалт өгсөн зүү. Тэгээ яаж байгаа юм бэ гэх юм бол Ирантай одоо алдсаад байгаа гэж байгаа. Энэ юу юм бэ гэх юм бол зүгээр улс төрийн систем гэсэн үг байхгүй. Тэгээд юу болж байгаа юм бэ гэх юм бол окей. Энэ өмнөх байсан хүмүүсийг би зайлуулах юм байна. Би энэ системийг авахын тулд олон төрлийн хүмүүст амлалт өгөх ёстой юм байна. Тийм учраас тэ эдгээр ингээ бүгдээр эцсийн хувьд бол нэг сүртэй юм өөрчлөлт гарахгүй. Тэгээ улс маань улам баян болоод ирэх юм бол улс төрийн хувьд бол улам тогтвортой болж эхэлж байгаа гэсэн үг байхгүй. Одоо хөгшин хүмүүс өөрчлөлийг хүсэхгүй. Хөгшин хүмүүс 2-3 байртай. Хөгшин хүмүүс аль хэдийнэ хадгаламжтай. Тэгээ хин юм доороос ингэ шаарч байгаа юм бэ юм бол залуу хүмүүс тий. Би их нэртэй болъё. Би ядаж 2-4 байртай болъё. Би ингэмээр байна. Би тэгмээр байна гээл тэр хүмүүс жоохон төвчээртэй, жоохон цаг хугацаатай. Тэгээ тэднийг ингээд бүдүүлгээр хэлэхэд бовддөг байхгүй. Тэ. Тим аргаар ингээ явсараар тэгээд нэг нам нөгөө намаас юмаа хүлээж авсныхаа дараа ер нь юу ч өөрчлөгддөггүй. Окей. Хизээ юм өөрчлөгддөг юм бэ гэвэл 91 он Монголын жишээ. Нөгөө хуучин систем бүр хамгийн сүүлийн амьсгаа дээр явж байгаа. Бүх юм угаасаа нурцсан. Тэгээд юу юм бэ гэх юм бол за хэдүүлээ одоо ирэх барих юм байна. Ирэх байсныхын дараа угаасаа юу ч байхгүй. Юу ч байхгүй. Тэгээ арчлал руу шилжсэн байхгүй. Гэхдээ Совет Оросын тэр социализмын систем мөнгө хөрөнгөтэй Монгол руу мөнгө явуулах Монголыг ингээд дэмжих чадвартай хэвээрээ байсан юм бол Монгол арчлалтай байхгүйсэн. Монгол ардын нам ирэх барьсан мөнхийн нам хэвээрээ байх байсан байхгүй. 91 оны үеэр элбэг доорч гих мэтчлэн хүмүүс
Ягаад ирэх барих зай үлдсэн бэ гэх юм бол окей. Хөгжим дууссан, тоглоом дууссан, хуваах юм угаасаа байхгүй болцсон. Тэгээ алдах юмгүй. Тэгэхэд нөгөө янз бүрийн улс төрчнөр ингэ хэлдэг шүү дээ. Бид нар ямар ч цус гаргаагүй. Тэ? Бид нар ард түмний юусаа алаагүй. Тэ ингээд хятад дотроо бас яг адилхан. Тэ? Бид нар бол монголчууд байсан шүү. Бид нар ард түмнээ хайрлсан. Бид нар эрх мэдлээ. Нөгөө залуучууд арчлын одоо хөдөлгөөнд бид нар хүлээлгэж өгсөн гэх нэг том яриад байгаа байхгүй юу? Энэ зүгээр худлаа гэсэн үг байхгүй юу? Яг гэх юм бол угаасаа авах юм байхгүй. Тэгээд тухайн үед нөгөө хятадууд Гокийн зэсийг авах мөнгөгүй хятад жижигхэн Совет холбоогоос дампуурсан. Тэгээ бүх юм ингээд тохирч байгаа учраас засгийн газрын систем манай бүх юм ингээд өөрчлөгдөх боломж гараад ирсэн байхгүй. За тэгээд ирэх байрлаа. Тэгээд хятадууд ингээд зэсийг аваад эхэллээ. Тэгээд хэдүүлээ 4 жил болгон юу сочж байгаа юм бэ гэх юм бол арай дэнтлээ. Энэ болохгүй. Би өөрчлөнө. За. Тэгэл ингээ хараад үзэх юм бол тэгэл янз бүрийн хүмүүс амлалт өгнө. Тэгээ ерөнхий сайд байна, ерөнхийлөгч байна, намын дарга байна, баг хурал байна, их хурал байна. Тэгээ хүмүүс ингээ бүгдэнд нь амлалт өгөх ёстой. Тэгээ өөрчлөгдөх байхгүй. Яг гэх юм бол өртөг дин өндөртэй. Тэгээ бүх юмыг өөрчлөе гэх юм бол чи алуулнаа. Чи шоронд орох магадaltaй. Тийм учраас хүмүүс чамайг даахгүй. Хизээ чамайг дагах юм бэ гэх юм бол угаасаа тогоо хоосон. Гэх юм бол дагна. Тэгээ буцаагаад Европ руу явчих. Тогоон дотор юм байгаа. Гэхдээ тогоо нь хоосорч эхэлж байгаа. Тэгээд манай тогоо яагаад хоосон юм бэ? Манай тогоо 70 жилийн бидний буруу. Ардын нам зүгээр тоогоо хоосолцсон. Арчлан нам энэ тоогоог хоосолцсон. Хүн нам тий хамгийн сүүлийн үрмийг хамаад итцсэн. Гэж юусоо хэлэхгүй байхгүй. Юу ч хэлдэг юм бэ гэх юм бол одоо тий хятадууд манай автомашины салбарыг бодоо олгож байна. Оросууд манай эрчим хүчний салбарыг байхгүй болгож байна. Оросууд манай social media, манай Facebook, манай Instagram, манай TikTok бүх юмыг бузардуулж байгаа. Тэ? Эднэр хизээш бурууга хүлээн зөвшөөрч болохгүй. Яагаад гэх юм бол тогооноос тэр эцсийн үрмийг хамаад идэх хэрэгтэй байхгүй. Яагаад гэх юм бол тэгэхээр нэмээд нэг нюанс байгаа. Чи 20 30 жил даргийнхаа улыг долоосон. Тэгэхээр ингээд 20 жил даргийнхаа улыг долоогоод тогоондоо хүрэхийн тулд анх удаа өрөм амсахын тулд чи тэр гэрийг шатаахгүй байхгүй. Тэгээд нөгөө 4 жил болгон ингээ улс төрчийн амлалтанд итгэж байгаа хүмүүс тэгээд нэг хальс шиг зам барьцдаг. Нэг жижигхэн дулааны цахилгаан станц барьдаг. Энтэд нэг жоохон гэрлэн дохоо ингээ яачдаг. Нэг жоохон нэг дүүжин тээвэр ингээ хийждэг. Жоохон хөхтийн мөг өгчдөг. Тэ? Нэг жоохон утааны эсрэг юм авчих. Яг гэх юм бол за эрх мэдлээ алдах гээд байна. Тогооноос жоохон өрөм шидчихъя. Тэгээ ингээ өрмөө ингээ доошоо өгсөөрөөгаад энэ тэндээс зулгаасаар хагаад бидний тогоон дээр ер нь их өрөм үлддэггүй зүгээр нэг өрөмний үнэрлээд амьдраа явж байгаа шүү дээ хэдүүлээ. Энэ бол уус тур. Тэгээд ийм байсан л байна. Ингээ багаараа ингээ дээшээ тогоон томорж байгаа үнэн. Тэгээ өрөмдөө хүрж байгаа хүмүүс бол үнэн. Тэгээ би өмнө хэлжсэн 90-ад он 2000 он ихээр Монгол улсын ерөнхий сайдын насжилт 1.4 жил байсан шүү дээ. Хүн болгон мэдчихсэн. Окей, за рафтан. Тэ чи ингээд худлаа шаас аргаад энэ гэрлөө орно. Тэгээд нэг тогоо байгаа. Тэгээд зэсийн үн хааш өндөр байгаасан. Тэ бурхан. Тэгээд зэсийн үн хааш өндөр байх юм бол улс төрийн тогтворгүй байдал байхгүй.
харамсалтай. А гэхдээ үзсэн хүн хааш ингээд хямдхан байгаад ирэх юм бол чи тэр гэрлөө орох магадaltaй ингээд худлаа амлалт өгсөөр байгаа ингээд тэнд байгаа ерхий сайд ингээд худлаад а тэгээ чи тэр гэрлөө орон заяа. Тэгээ ингээд өглөө олгон тоогоо харна заяа. Тэгээ өнөөгийн ингээд ядарталтан сан. Туглыг бүр хамаагүй заяа. Миний сүв. А тэгээ үрэн тогтох юм ингээд хүлээ. Энэ бол улс төр байхгүй. Окей. Тэр нөө ашиг сонирхол шал өөр байхгүй. Тэгвэл тэр амлалууд нь ямар ч хамаагүй. Тэгээ Keir Starmer, Friedrich Merz, Donald Trump энэ араас JD Vance. За. Ямар ч ялгаа. Энэ тэ нэг жижигхэн PR те. За окей. Нэг жижигхэн юм өгчээ. Тэгээ тэрийг амар гой зүлгэлээд энэ тэ хуунцрыг чамдтай харагдуулъя. Төмрийг алчиг харагдуулъя гэдэг PR юм явдаг шүү дээ. Тэгээ үл дүрээрээ ингээ явдаг ингээ хормоо ингээ зүүдэг тэгээд ингээ жижиг дунд үлд. Тэгээ тэр жижиг дунд үлдвэрээсээ бүр ингээ мөнгө өөрөө шаачдаг. Тэгэл that's all. Энэ бол ус төр байхгүй. Гэтэ яг та бодож үзчихсэн нь ер нь одооны байгаа энэ засгийн газрын системээс илүү систем гарч ирэх болов ийм болдгоо. Гэхдээ нөгөө хүнээс улс төр ингээ гарч байгаа шүү дээ. Хүний үүсмэл байхгүй. Сүйтэй дүүрэн гой тогоон дотор ингээ өрөм тогтдог. Хүн дундын би чамаас нэг ирүүлээ асууж байна. Чиний анги дотор ингээ ахлах сургууль байна уу? Их сургууль дотор байна уу? Энэ гар улс төрч болно гэсэн хүн байсан. Яа. Тэгээд тэр хүн ямар төрлийн хүн бэ? Юу ч хийгээгүй мөртлөө амар сайн ярьдаг юм ингээд яриа л нөө presentation мэдхгүй мөртлөө. Тэгээд надад оригдсон ш нэг газар те. Тэгээ хүн дотор тийм хүмүүс байгаа хгүй. Тэгээ чи асуугаад байна гэх юм бол хүн өөрчлөгдөх юм уу? Тэгээ хүнээс угаасаа тэр улс төр ингээ гараад ирсэн. Яг гэх юм бол 10 хүн боллоо яг зохицуулах юм. Офис дотор дүрм. 100 хүн боллоо компани байшны дүрм. Тэгээ нөө зохицуулт журам гих мэт шин байгаа. А тэгээ тэр журмыг хин гарах юм. Ямар өрөө төрүүлээд air conditionтэй болох юм бэ? Таны өрөө гэж. Тэгтээ улс төрч. Yes. Тий. Захирлын өрөө үргэлж сэрүүхэн байх хэвээр. А тэгээд миний өрөө хийсэн сэрүүхэн болох юм. Тэгээ ингээд том болгоё л та. Захирлын өрөөний тогоон хамгийн зузаан өрөм тогтох хэвээр. За тэгээ миний тогоо хийсэн. Энэ улс төр биднээс гаралтай байхгүй юу? Тийм учраас энэ яг хоо энэ ингээд сайжраад явж байгаа гэхдээ зарчмын хувьд бол нэг өөрчлөгдөхгүй. А ганцхан нэг найдлага юу байгаа юм бэ гэх мэт бидний бүтээмж ингээд өсөө явж байгаа байхгүй. Тийм учраас тогоо нүсүр том болж байгаа. Тогоо нүсүр том болж байгаа. Энэ бол бидний ганц нэг аврал. Энэ улс төрчийн давьяа ерөөс биш. Манай хувийн хөвшлийн инновац гаргадаг хүмүүс. Яг гэх юм бол миний тогоо ихгүй. Ард түмний тогоо биш. Улс төрчийн тогоо юу юм бэ гэх юм бол өөрийнхөө тогоо бүтээмээргүй. Тэргээр явчих. Окей. Тэг яг гэхдээ улс төрч бас энэ дунд нь орно л да одоо ард иргэдийн хувийн хвшлийнхэн бүтээмжийг алахгүй байхад бол одоо жишээ нь татвараас эхлээл байгууллага дээр ямар өндөр татвартай байдаг лээ. Бас тиймнүүдэд оролцсон шүү дээ. 3-4 мянган жилийн түүх байна. Дүгнэлт нь үл энэ. Тэ. Ярьсан байх. Одоо жишээ нь Европын засгийн газар, Герман бүх асуудлаа өөр хүмүүс тогтдог. Хятадуудад тогтдог, инээ тэрэ Орос эрчим хүчгүй ингэж тогтдог. Хойлоос өмнөх дугаар дээр ярьсан. Volkswagen-ийн хувьд авч ярьсан шүү дээ. Одоо болохоор Германы ерөнхийдөө бол машин үйлдвэрлэгчдийн зах зээл хизээч энэ хятадны асуулт гэж юм. Одоо монголоор юу гэх юм. Харгас үлдлээс сэргэж гарч ич чадахгүй.
Одоо сууд Би одоо- чинь ер нь бол одоо ямар нэгэн байдлаар бид нь халдах гэсэн үг. Би одоо- Мгм. Би одоо яг 2-7 хоногийн дараа 41 хүрэн заяа. Тийм шүү дээ. Бүтээмжийн оргил циклогон явж байгаа. Окей. Миний төрсөн өдрийг мартаа. Өөс хэдүүлээ наадмаар тэр офстер цоглоод яд шүү дээ. Аа. Тэгээд миний найзууд бас надтай ч хэцүү. Тэгээд тал нь гадагш явцсан. Инженерүүд байна, программистууд байна, аудиторууд байна, санхүүгийн дэд мэргэжлийн хүмүүс байгаа. Яг хөө зарим нь Дубай явсан одоо Таиланд, Вьетнам, Сингапур гэх мэт шин орн руу ингэ явж байгаа. За хамгийн мундаг инженерүүд одоо Германд байхгүй. Германд сурна. Америк юм уу өөртөө явж байгаа. За автомашины 10 жилийн дараах загварыг хэн бүтээдэг юм бэ гэх юм бол инженер. Хамгийн мундаг инженерүүд угаасаа Германд одоо тогтохгүй. Нэгдүгээр. Хамгийн сайн бүтээгдэхүүн, хамгийн инновацлог санаанууд одоо Европоос гарахгүй. За. Окей. Машин бүтлээ. Машин бүтгэхийн тулд юу ихтэй бэ гэх юм бол хөнгөн цагаан, ган, хуванцар, савх өөр юу юм? Үйлдвэрлэлийн цахилгаан, эрчим ууж гэх мэт шин хэрэгтэй. За. Түүхий. Ган байхгүй. Хөнгөн цагаан байхгүй. Цахилгаан хамгийн үнэтэй. Хөдөлмөрлөмөр байгаа хүмүүс байхгүй. Системээс татвар ингээд сороод авч байгаа хүмүүс нүсэр их. Окей. За тэгээд компаниг хараад үзэх юм бол хамгийн гоё сайхан бүтээгдэхүүн гарахгүй юм байна. Хамгийн за дунд зэрэг зүгээр нэг ин хэтлийн бүтээгдэхүүн made in China. Хамгийн сайн ерөөсөө байгаагүй. Гэтэ хамгийн хэмтэн байсан те. Тийм. Маш удаа хугацаа. Тийм учраас явсан. Окей. За одоо Made in Germany хамгийн чанартай байсан. Яг гэх юм бол хамгийн мундаг хүмүүс энэ дээр ажиллаж исэн болохоор. Тэгээд нэмээд чанартай байгаа хэрнээ хямдхан биш гэхдээ боломж юм. Окей. 20 жил, 10 жил асуудалгүй явчих. Эсвэл өөр ийм төрлийн тоног төхөөрөмж, ийм төрлийн машин хааж олдохгүй. Mercedes-Benz, BMW, Porsche гэх мэт шиг. Одоо хамгийн мундаг хүмүүс нь байхгүй, түүхийд нь байхгүй, боломжийн нь байхгүй, татвар нүсэр өндөртэй. Тэгээ яах юм энэ бүтээгдэхүүн. Тэгэл ааж маажмаар өөр. Нэмээд баахан Африк хүмүүс, баахан муслим хүмүүс, баахан боловсралгүй хүмүүсийг нийгмийн систем татвараасаа паразит мэтэр амьдарч байгаа. Улс төрчнөр хамгийн суг. Сугын суг. Энэ хоёр суганд амьдарчмаар хүмүүс. Тэг яах юм? Тэгэл тэр бүтээгдэхүүн ер нь бол ааж маажмаар байхгүй болж шүү. Явахаа болж байгаа байхгүй юу? Тэ одоо Mercedes-Benz G-Class явж байгаа. S-Class, E-Class мууд чинь C-Class хүмүүс анхаа болцсон. BMW одоо чи мэдэн штэ 5 6 7 жилийн өмнө чиний толгойн дотор Mercedes-Benz, BMW, Audi гэсэн юм бол нэг нэлийн томоохон зай эзэлж ирсэн баг тий. Одоо яац юм. Одоо надад бүр хамгийн сонирхолтой тэр X-Bang-гийн спорт машин амар гоё харагдаад байгаа шүү дээ. яа тэгээ ингээ кул болоод эхэлж байгаа хгүй. Тэгээ ингээ мэрэд эхэлж байгаа хгүй тэдний юунаасаа. За. Тэгээ улс төрчнөр бүх юмаа сүрүүлсэн. Тэгээд эцээ эцтэй энэ улс төрчнөөс болж байгаа. Яг гэх юм бол тэндээ амьдрах орчийг бүдүүлэхгүй байна. Өртөг, түүхийд, боловсрал, талент, хүний нөөц гэх юм байхгүй. Тэгэхээр энэ бол зүгээр ингээд шатараалаа явдаг нэг чөтгөрийн тойрог байхгүй. Тэгээд sorry. Бид нэр хамаг мундаг хүмүүсээ хөөгөө явуулчлаа. Бид нэр түүхий гангийн үлдэр бүх юмыг хөөгөө явуулчлаа.
бид нар татварын орчныг бүр ингээ байхгүй болголоо. Тэгээ ингээ хууль журмаараа бүх компаниудыг боогоод дуусгачлаа. Энэ бол тэр чинь бидний буруу. Уучлаарай. Дараагийн намыг сонгоорой. Тэ? Эсвэл энэ системийг тэр чигтээ өөрчлөөрэй. Хувьсгал гаргаарай. Энэ систем тэр чинь ялцарсан байна. Тэгээ юунаас болж өвчин юу юм бэ гэх юм бол бид нэр өвчин шүү гэсэн одоо тийм үг гарах юм. Тэгээ юу гарах юм? Мусан хятадууд. Яа хожаанэр ингээд энд юу хэмтхэн. Оросууд бид нэрт нефтэ өгөхгүй. Гэл тийм юм гарах байхгүй. Гэхдээ яг буцаад би аль Трамп ярих гэж бодлоо. Трамп энийг энэ дотооддоо үйлдвэрлэхгүй байх гэсэн юмыг аль хэдийн харсан байсан гэж би бол боддоо шүү дээ, тийм. Энэ бид нар дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй байна, үйлдвэрүүдэд дахиад сэргийлэх хэрэгтэй байна гэд. Гэхдээ даанч одоо тэгж чадахгүй нэг хэдэн дайнд. Үгүй Трамп бол амар зүү юм хийгээд явж байгаа шүү дээ. Хараад үзсэн. Германы Nord Stream pipeline газсан хоолой байхгүй. Оросоос хямдхан эрчим хүч авахын хориглосон. Трамп одоо юу гэж байгаа юм бэ гэх юм бол гангийн үйлдвэрүүдийг буцаага сэргэж байгаа, нүүрсний уурхаануудыг буцаага сэргэж байгаа, төмрийн уурхаануудыг бүгдийг сэргээж байгаа. Газ, нефтний бүх юм ингээд дээшүүлж байгаа. Тэгээд эдийн засгийн хамгийн суур юм юу юм бэ гэх юм бол эрчим хүч хямдхан байх юм бол экскаватор хямдхан ажиллуулж болно. Ачааны машиныг хямдхан ажиллуулж болно, үйлдвэрийг хямдхан ажиллуулж болно. Суурийг бэлтэж байгаа байхгүй юу? Америкийн өртгөний суурийг ингээд доошлуулж байгаа. Европын өртгөний суурийг ингээд дээшлүүлж байгаа. Тэгээ Трамп юу хийж байгаа юм бэ гэх юм бол Mercedes-Benz, Volkswagen, Porsche Америк л үрээд. Нэг талдаа урилга миний манай улсад хөрмөө хийчихээ гэ урьж байгаа хэрнээ нөгөө улсын хөрмийн ордныг ингэ шатаагаа дуусгах байгаа байхгүй амар сэргэлээ. Харин тийм. Тэрийг гэхдээ хүмүүс сая. Тэгээд хөрмийн ордноо шатааж явахдаа хамгийн том хөрштэй бүр дай хийчих. Тэгээд германчууд яс. Хөрмийн ордонгоо амьдрч чаднаа. Хөрштэйг алдсан ч яадаг юм бэ? Тэгээд дараа нь ингээ үйлдвэр хайчсан бэ гэдэг. Тийм баггүй. За өнөөдөр ерөнхийдөө ярмаар байсан сэдвүүд маань бол энэ байгаа. Бид хоёр нэр аудион дээр нэг шинэ юм туршиж байгаа. Болж байгаа гэж найдаж байна. Арай чанар нь дээшлэх байхаа энэ бичлэг дээр. Өнгөө чинь битээ олон юм ярьж байгаа. Яг л хэлнэ. Ер нь манай өдөр захирал номоо бичээд нэлээд завгүй байгаа. Яг өөрөө өмнөх шиг уус төрийн бичлэгүүд рүү орохгүй би яг хийлгүүлж байгаа шүү. Тас. За. Тийм. За окей. За үтсэн баярлалаа. До свидания.